Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өчигдрийн теле хичээлийн 10-100 мянгаар үржүүлэх хуваахын балтгал хичээлийг хүргэж байна. За эдгээр тоо бүгдээрээ эхний хүснэгтэнд байгаа тоог 10-аар үржүүлэх. За дараагийн хүснэгтэнд байгаа тоог 100-аар үржүүлэх. За үржүүлэхийн тулд бүгдээрээ орон ангийнхаа хүснэгтийг бас ашиглая. За 5-ыг 10-аар үржүүлээ. 5 10 50. За орангийнхаа хүснэгтэнд байрлуулад үзье хүүхдүүдээ. 5-ыг 10-аар үржүүлэхэд 50 болжээ. За 100-аас нэг тоо үржүүлчихье. 6-г 100-аар үржүүлье. 6 ширхэг 100 буюу 100-т болно. 600 болно. За орангийн хүснэгтэнд байрлуулад үзье. 6-г 100-аар үржүүлэхэд 600 болжээ. За хүүхдүүдээ тэгэхээр одоо бүгдээрээ сайтар ажиглаарай. 5 маань 50 болсон. 6-г 100-аар үржүүлэхэд 600 болсон. Эндээс харах юм бол нэг оронгоор агсан байна. За 100-аар үржүүлэхэд 2 оронгоор агсан байна. Өөрөөр хэлбэл 5 маань яасан байх нь гэхээр 10 дахин ихссэн. Харин 6 маань 100 дахин ихссэн байх нэ. За мөн өөрөөр юу гэж хэлж болох вэ? Сайтар ажиглавал 5-ыг 10-аар үржүүлэхэд 1 тэг нэмэгдсэн байна. 6-г 100-аар үржүүлэхэд 2 тэг нэмэгдсэн байх нь. За багш нь тэр дүгнэлтийг бичсэн биччихье. Нэг тэг нэмэгдэж байна. За 100-аар үржүүлэхэд 2 тэг нэмэгдэж байна. Тоог 100-аар нэмэгдэж байна. За мөн бид нар өчигдөр ТV хичээлээрээ тоог 10-100 мянгад хуваахыг үзсэн байгаа. За хуваахтаа бүгдээрээ мөн орон ангийнхаа хүснэгтийг ашиглая. За 70-ыг 10 дахин багасгахад 10 хуваахад 7 гарна. За тэгвэл бүгд орон ангийнхаа хүснэгтээр байрлуулж үзье. 70-ыг 10 хуваахад 7 гарчээ. За өөрөөр хэлбэл 70 маань 7 болж өөрчлөгдсөн байна. За 710 хувааж үзье. 710 хуваахад 70 гарна. Өөрөөр хэлбэл 700 маань 70 болж өөрчлөгдөжээ. За сайтар ажиглаараа хүүхдүүдээ. 70 байсан тоо маань 7 болсон. 700 байсан тоо маань 70 болсон. Эндээс харах юм бол нэг оронгоор буурсан байна. Өөрөөр хэлбэл 10 дахин багассан байх нь. За мөн 700 байсан тоо маань 70 болж нэг оронгоор буурсан байна. За мөн өөрөөр хэлбэл 10 дахин багассан байх нэ. За тэгвэл бүгдээрээ 500-г 100 хувааж үзье. 500-г 100 хуваахад 5 гарна. За тэгвэл яасан байх нь хүүхдүүдээ? 500 байсан тоо маань
5 болоод 1 2 оронгоор буурсан байна. За өөрөөр хэлбэл 100 дахин багассан байх нэ. За өөр ямар зүйлийг ажиглаж байна хүмүүс хараарай. 70 байснаа 7 болохоор 1 тэгээр багассан байна. 700 байж байгаад 70 болохоор 1 оронгоор буурахаас гадна 1 тэгээр багассан байх нь. 1 тэг болсон. За 500 байсан тоо маань 5 болохоор 100 туваахаар 2 оронгоор 2 тэгээр багассан байх нь. За тэгвэл одоо бүгдээрээ энэ тоог 10-аар 100-аар үржүүлэхэд 1 тэг 2 тэг нэмэгдэг гэдэг чанараа ашиглаад тоог бүтэн 10-т 100-аар үржүүлж үзье. За хүүхдүүдэд хэд байх болоо бодъё. За 8-ыг 3 10-аар үржүүлдэг. За өөрөөр хэлбэл 8-ыг 3 10-аар үржүүлнэ гэдэг маань 3 8-ыг 24 10 буюу 1 тэг нэмэгдэн гэдэг чанараа ашиглах юм бол 24 10 буюу 240 болох нэ. За мөн 7-ог 500-аар үржүүлнэ гэдэг маань 7-ог 500-аар үржүүлвэл 5 7 35 100 буюу за тэр 2 тэг нэмэгдэн гэдэг чанараа ашиглах юм бол 35 100 буюу 3500 болох нэ. За 8-ыг 80-аар үржүүлж үзье. За 8-ыг үржих нь 80 буюу 8 10. За одоо үржүүлье. Үржих чанараа ашиглаад 8 8 64 10 буюу нөгөө 1 тэг нэмэгдэх гэдэг чанараа ашиглах юм бол 64 10 маань 640 болох нь. За мөн 605-аар үржүүлье. За энэ багш нь 600-гаа 600-аар нь бичиж үзүүлээ. 600-ыг үржих нь 5. За 5 6 30 буюу 30 100-т гарч ирж байна. За харин 100-ын маань 2 тэр нэмэгдэг гэдэг чанараараа бичих юм бол 5 6 30 дээр 100-ийн 2 тэг нэмэгдээд 3000 болох байна. За тэгвэл бид нэр тоог бүтэн 10-т 100-аар үржүүлэхдээ 10-аар үржүүлэхэд 1 тэг нэмэгдэг, 100-аар үржүүлэхэд 2 тэг нэмэгдэг гэдэг чанараа ашиглаад бас тоог бүтэн 10-т 100-аар үржүүлж болох нь байна. За тэгвэл та нар бүгдээрээ бие даагаад эдгээр бодлогыг бодоорой. За гэртээ дараах тоог болоод багштаа хэлээгээрээ өгдөө. За хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.